Сайн байцгаана уу үзэгчдээ, амралтын өглөө хөтөлбөр амралтын подкаст хэсгээр үргэлжлэн та бүхэнд хүрч байна. За өнөөдөр манай студид Ганабел коуч төвийн сэтгэл зүйч коуч Сарангаа ирсэн байна. За өглөөний мэнд хүргэе, сайхан амарсан та. Сайхан амарлаа. Чамд ч бас өглөөний мэнд хүргэе. Тэгээд урьж оролцуулсанд үнэхээр их талархаж байна. За өнөөдөр ямар сэдвээр ярилцах вэ гэхээр бэрхшээлийг хэрхэн давах вэ сэдвээр ярилцахаар одоо таныг урьсан байгаа. Тэгэхээр хамгийн түрүүнд энэ сэдвээр ярихаасаа өмнө бэрхшээл гэж яг юу вэ тухай бас эхлүүлсэн зүг болов уу гэж бодож байна. За тэгье. За бэрхшээл гэдэг нь өөрөө бид нар маш их хүсэл их байдаг. Амьдралд маш их юм хүсдэг. Тэгээ хиймээр санагддаг. Эсвэл өөрчлөлмөр санагддаг. Тэгээ өөрчлөлийг хийхэд тэр нь яг болохгүй байгаа нь зүйлүүдийг бол бэрхшээл гэж хэлдэг. Тэгээ хүмүүс бол янз бүрээр тодорхойлдог. Жишээлбэл одоо нэг настай хүүхдийн хувьд бол алхаж чадахгүй байгаа нь бэрхшээл, төрсөн хүүхдийн хувьд ярьж чадахгүй байгаа нь бэрхшээл гэдэг ч юм уу. Янз бүрийн байдлаар бол тодорхойлж болно. Тэгэхээр тухайн зүйлийг ингээд болохгүй хийж чадахгүй байгаа зүйл нэг юм гажуудсан ч юм уу те нэг юм тухгүй мэдрэмж төрүүлдэг зүйлүүд бол энэ бэрхшээл юм аа гэсэн үг. Тэгээ зарим хүмүүс бэрхшээлтэй байгаагаач мэдэхгүй, зарим нь бол мэддэг. Тэгээ ийм тохиолдолд бэрхшээлийг бол тодорхойлж болно гэсэн. За тэгвэл хүн болгоны хувьд одоо бэрхшээл нь өөр байгаа даа шүү дээ. Тэгэхээр түүнийг одоо яаж таних вэ? Наснаас нь өөр байх уу? Эсвэл одоо хэрвээ та ийм одоо зүйлийг мэдэрсэн бол энэ бол бэрхшээл юм а гэж яг юу хэлэх вэ? Энэ тухай нэг яаж таних тухай та нэг дэлгэрүүлж яриач. Яг үнэ. За одоо дээр үе гэж ярьдаг юм уу? Эсвэл өмнөх хүмүүсийн одоо 900-д одоо бидрийг юу гэж ярьдаг вэ гэхээр зовж байгаа, хичээж байгаа, одоо ингэ зүтгэж байгаа хүмүүсийг урамшуулдаг байсан. Өөрөөр хэлбэл одоо нэг юм өөрийгөө хайцсан зөвхөн ажил гэ тэ ингэ зүтгэдэг хүмүүсийг сайн байна чи зүтгэх хэрэгтэй. Чи өстой мундаг байна гэдэг ч юм уу тэ. Тэгэнгүүт одоо яадаг вэ гэхээр хүмүүс тайван байж чадах байсан. Тайван байж чадах байсан. Ерөөсө жаргаж болохгүй, тайван байж болохгүй, заавал зүтгэх хэрэгтэй, ямар нэг юм хийх хэрэгтэй, би тэгж хичээж үнэлэгдэн гэдэг ч юм уу. Тиймэрхүү байдлаар байгаа хүмүүс байх юм бол энэ бол бэрхшээл байна гэсэн үг. Тэгэхээр та одоо энэ бичлэгийг үзэж байгаа та бүхэн маань өөрийнхөө яг дотоод мэдрэмжээ ингээд шалгаад үзээрэй. Тэгэхээр би тухгүй байна уу? Уурлаад байна уу? Гомдоод байна уу? Танд ямар нэг юм тавгүй мэдрэмж байгаа л бол энэ бол танд бэрхшээл байгаагийн илэрхийлэл гэсэн үг. За өөр өнцгөөс ярих юм бол зарим хүмүүс ингэдэг штэ жингээ бууруулъя, эсвэл мөнгөтэй болъё, амьдралаа сайжруулъя ч юм уу, англи хэл сурыг, ур чадвар эзэмшийе гэд. Тэрийг хийж чадахгүй бол энэ бол бас бэрхшээл гэж үзэж болно. За тэгвэл яг бэрхшээлийг заавал даван туулах хэрэгтэй бид нар. Эсвэл одоо ингэ бэрхшээлтэйгээ ингээл байж заавал ямар нэгэн бэрхшээл байх хэрэгтэй юу? Эсвэл тэрийг заавал ард нь гарах хэрэгтэй, даван туулах хэрэгтэй гэдэг юм уу ер нь? Яг үнэ. Ер нь хүн болгон хариулвал бүгд бол даван туулах хэрэгтэй гэж хэлэх байх. Гэхдээ ер нь бол бэрхшээлийг одоо тэр даван туулах хүсэл нь яг тухайн хүнд байна уу те? За би энийг юм даваад гарчээ. Эний ард гарна гэ те. Нэг юм няцшгүй хүмүүс байдаг да. Зорьсондоо заавал хүрдэг, хэлсэндээ заавал хүрдэг. Хүнд заа гэсэн бол окей гэд. Тийм болохыг бид нар хүсдэг. Гэвч чаддгүй. Тэгэхээр бэрхшээлийг давах одоо чин хүсэл нь байхгүй байгаа нөхцөлд тэрийг давах шаардлагагүй гэж үздэг байхгүй. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байна гэхээр та тэр бэрхшээлийг давах шаардлагагүй. Давахгүй ч хийж болно. Энэ бол бүрэн таны сонголт. Зүгээр. Тийм. Хэвийн зүйл те. Яг үнэ. Одоо ингээд яг өмнөх сэтгэл зүгээрээ тех ёстой, инг ёстой. Заавал тэг. It's okay. Яг тэгэл тэр байгаа газараа байж болно. Тайван байж болно. Харин чин хүсэл буюу үнэхээр одоо элбэг хангалттай амьдрмаар байна. Үнэхээр би гоё биетэй болмоор байна уу? Үнэхээр би англи хэлтэй болоод олон улсад ажилламаар байна уу? Чин хүсэлчин байх юм бол окей, та тэгвэл бэрхшээлийг давах хэрэгтэй гэж би хэлмээр. За тэгээд яг түрүүний ингэж хэлсэн чинь нэрээ заавал бид нар нэг ингээл хин нэгэнтэй уралдаал би бас ингээ өөр дөр ингээд аваад үзэхээр өөрт их өндөр шаардлага юм тавьдаг гэсэн юм билээ. Чи заавал ийм байж ижил одоо би чамайг хайрлана гэдэг ч юм уу. За чи ийм байж ижил хүмүүс чамайг ингэж үнэлж ижил одоо өөртөө сэтгэл хангалуун байх гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр би ингэ бодохоор миний одоо өөрийгөө үнэлэх үнэлэмж нь бусдаас хамааралтай байгаа учраас миний хувьд одоо сэтгэл зүйн хувьд тогтургүй байгаад байгаа. Тэгэд энийгээ би сүүл таньж мэдээд за ер нь бол бас ингээд амьдрал дээр болох зүйл байна, болохгүй зүйл байна. Одоо бас заавал ингээд би хичнээн мундаг байгаад ч юм уу те. Надаас шалтгааллахгүй бүтлгүүтэл бэрхшээлүүд тулгараад байгаа байхгүй. Тэгэхээр тэр тулгараад байгаа
тэр зүйлээс үл хамааран за окей. За өнөөдөр чи заавал ингээд мундаг байх албагүй. Заавал ингээд хичээлээ хийх албагүй. Одоо заавал чи нэг мундаг карьертай байх гадах бас хэрэггүй. Яг одоо байгаа чинь хангалттай шүү дээ. Одоо чиний энэ байр суурь чинь одоо хичээл ном байд юм уу те? Эсвэл одоо англи нэг төвшин чинь эсвэл одоо миний одоо байгаа жин чинь нэг айхтар бас тарган биш шүү дээ. Зүгээр хэвэн шүү дээ гэж одоо өөртөө ингэж итгэл үнэмшил суулгахыг бодож байгаа хэрнээ бас яг 100% биш байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгэхээр энэ яаж ингэж гүйцэлдүүлэх вэ? Одоо ингэж байгаа байхгүй юу? Зүгээр тэр бэрхшээлийг давхгүй яж болно гэж хэлчихээр дампаар санагдана. Тийм үү? Эсрэгээрээ дампаар санагдана. Би энд баймааргүй байна. Би тарган баймааргүй байна. Би мөнгөгүй баймааргүй байна. Би өөртөө итгэлгүй баймааргүй байна гэд эргээд ингээд нөгөө хүн чинь давах хүсэл нь гараад ирж байгаа байхгүй. Тийм болохоор тухайн одоо тэр давхыг хүссэн зүйлээ чин сэтгэлээс хүсэх хэрэгтэй. Тэгээд ард нь гарна гэсэн амлалтыг өөртөө өгч тэрийг давах хэрэгтэй. Жишээлбэл одоо тасгал хий гэж байгаа хүн байж болно шүү дээ. Тэгээ амлалтаа өгөхдөө амар гоё өгөн заяа. Хүмүүс юу гэж ярьдаг гэж би шууд хүссэн жиндээ 2 сарын дотор 1 сарын дотор хүрнэ гэж ярьдаг. Ямар амлалт өгдөг гэж миний хувьд би өдөр болгон 1 минут зогсно. Энэ бол дасгал хийхийн эхлэл ахгүй юу? Кайсан арга гэдэг ном байдаг. Тэр нь болохоор альва зүйлийг яаж жижигээр эхлэх вэ? Яаж стрессгүйгээр багаар амжилтанд хүрэх вэ гэдэг ном баггүй юу? Тэгэхээр 1 минут телевизийнхаа өмнө зурагт үзэнгээ зогсож чадах өдөр болгон дасгал хийх гэж байгаа юм. Чадна шүү дээ. Харин тийм 1 минут гэхээр айгу бага санагдаад байна. Яг үнэ. Зүгээр зогсон шүү дээ. Дасгал хийхгүй. Гэх мэтчлээ. Тэгээ би энийг туршиж үзээд 30 өдрийн чаленж өөртөө хийсэн баггүй юу? Өмнө нь бас өөртөө сэтгэл хангалуун бус биеийн жинтэй байсан. Тэгээ би юу гэж хэлсэн бэ гэхээр өглөө болгон би гадаа гарыг сэрэж шууд гадаа гарыг. Гарч гүүх тухай яриаг байхгүй юу? Зүгээр л гадаа гарчээ. Тэгээ би Австралид байхдаа өглөө гадаа гардаг байхгүй юу? Өглөө. Тэгээ гарцсан хүн яах юм? Алхна. Алхсан хүн яах юм? Гүүн. Тэгээ 15 минут гүүгээд орж ирээд яг би юу Instagram дээрээ постоо тавиад 30 өдрийн турш бороотой ч нороод ч хамаагүй ингээ өглөө болгон гарч гүйдэг байсан байхгүй юу? Тэгэхээр багаар эхлэхийн ач тус юм. Тэгээ нэг хитрхи том зорилго тавиад хитрхи хим гэж өөрийгөө завахаараа л хүн өөртөө итгэл нь багасаад. Тэр 30 өдрийн дараа миний өөртөө итгэл суух өсөж байгаа байхгүй. Юусе айгүй их өсдөг. Би чадах юм байна, болох юм байна гэсэн урам зориг орж шүү дээ. Тэгэхээр хангалттай жижиглээг өгсөг тухайн зорилгоо. Хангалттай сайн жижиглж энгийн болгоогүй. Тэгээ шуналтаж болохгүй. Жишээлбэл би анх удаага йог хийсэн чинь амар гоё санагдаад 2 цаг хийждэг байхгүй юу? Тэгээ яасан? Би буларсан. Ахиж йогийн тухай бодоход л нөгөө буларсан би юм байна бодогдоод байдаг байхгүй. Тэгэхээр яасан? Одоо л 3 минут хийж эхлэе. Өдөр болгоо. Тэгэнгүүт амар тухтай хийгээгүй юм санагдаад байгаа байхгүй. Гэтэ хийчихсэн. Огт хийхгүй байснаас илүү би энд маань гоё халалт үсээд би хална гэдэг чинь бодисын солилцоо сайжраад би одоо дархлааны эсүүд ажиллаж эхэлнэ. Дархлааны эсүүд ажиллахаар юу хийх вэ? Муу хорт бодисуудыг устгаж эхэлдэг. Тэр нь буюу холестерин өөх тэр зүйлүүдийг устгаж эхэлдэг гэсэн. Тэгэхээр өдөрт нэг 3 минут биеэ халаагаад жохон хөдөлчгөл болно. Энэ бол амжилт. Одоо ингээд өөртөө тавьсан зорилгоо одоо олон жил жижиг хэсэгт хуваагаад тэгээд тэрэндээ баг багаар хүрэх нь бас одоо тэр бэрхшээлийг даван туулахад илүү түхэн юм байна. За тэгвэл нийтлэг ингээд тулгардаг зүйл нь одоо далд итгэл үнэмшил байгаад байна шүү дээ. Яг үнэ. Яг ингээд айц тулгардаг шүү дээ. Би ингээд тэг чадахгүй бол яана. Би ч өмнө ингээд зөндөө олон турна гэд хэлсэн. Тэнгүүдээ тэр нь бүтлгүүдсэн. Одоо тэнгүү дахиад турах гад байдаг. Тэгээд дахиад чадахгүй байх вэ гэдэг тийм айц. Тэр айцыг яаж даван туулах вэ? Магадгүй нөгөө нэг өмнөх зүйлээс үүдэлтэй далд нэг юм итгэл үнэмшил тархинд суудсан байж болох уу? Яг үнэ. Энэ одоо ингэдэг байхгүй юу? Тухайн хүн яаж турах аргаа мэдчихэдэг. Хүн болгон мэдж байгаа. Хоолой багасгах нь хөдөлгөөн сайн. Энэ хоёрыг хийхэд л хүн турдаг байхгүй. А яагаад тэр хүн тэр алхмыг хийж чадахгүй байх гэхээр өөрөө өөрийгөө тийм байхыг хүлээн зөвшөөрдөг гэсэн үг. Тийм байлгахыг өөрөө далд ухамсар зөвшөөрсөн. Тэр нь юутай холбоотой гэхээр янз бүрийн шалтгаан байдаг. Нэгдүгээр өөртөө итгэлгүй. Өөртөө итгэлгүй хүн өөтөө байх хэрэгтэй гэдэг итгэл үнэмшлээрээ би өөтөө байхын тулд тарган байдаг ч юм уу, баг зэрэг батхтай ч юм уу, эсвэл арьс маань муухай. Энэ тэндээ нэг төвсгүн гэж байхгүй. Би заавал нэг өөтөө байх хэрэгтэй гэдэг итгэл үнэмшил нь хүчтэй байгаа нөхцөлд жингийн илүүдлээ ингээд байлгаад зөвтгөөд идэхтэй. Хоёрдугаарт тэр жиндээ тасцсан байдаг.
хэсэг хугацаанд тэглэн бариад нэг турдаг хүмүүс буцаад идэн гэдэг гэж ярьдаг штеп. Буцаал нөгөө нэг хэд дахин буцаад нэмэгдчихдэг. Тэр нь ямар учиртай вэ гэхээр өмнөх биендээ даалт ухамсар тасцсан. Тэгээ нөгөө бие нэг хөнгөрөөл туранхаа нэг гоё ингээл хөнгөрөөд ирэнгуут нь нөгөө нэг юм дүүрэн мэдрэмж авах гад газ богино хугацаанд хидээд нөгөө дүүрэн мэдрэмж авчингуудаа тухтай болоод ингээд суучдаг байхгүй. Тэгэхээр тэр хөнгөн туранхаа биендээ тасгүй байх гэсэн үг. Тэгээ тэрийг яг өөрийн биешгээ хүлээж авч чадаагүй гэдэг ч юм. Хоёрдугаар тэр нь өөртөө итгэлгүй байгаа шалтгаан нь багаасаа ингэж нэг өөртөө итгэлийн даруулсан. Чи арчаагүй, чиний юм хийн гэж юу вэ? Чиний бүтээн гэж юу вэ гэж юм. Иймэрхүү байдлаар өөртөө итгэлгүй болсон байдаг. Тэрнээс үүдэлтэй. Тэгвэл одоо энэ даалт итгэл үнэмшил тэр нэг тогтсон байгаа зүйлээ өөрчлөхийн тулд бид одоо яаж энгийн одоо таны зөвлөгөө өгөөж мэдээж ингээ яривал айгу урт байх гэж би бодож байна. Тэгэхээр та нэг товчхон нэг богинохон зөвлөгөөнүүд өгөөч. За эхлээд өөрт нь даалт ухамсарын өөрчлөлт байгаа таны хамгийн шилдэг арга бол өөрийгөө анзаарна. Юун дээр уурлаад байна? Юун дээр бухимдаад байна? За жишээлбэл хүмүүс намайг дандаа зовоох. Тэгэл хүн зовоох бүрд бухимдна. Одоо ингээл дарамт орж ирж штэ. Өстой тэнэг. Эсвэл тухгүй айлгана. Чи аль үнийг хийгээд эсвэл танаас сууж болохгүй гэдэг ч юм уу иймэрхүү байдлаар бухимдуулаад ах юм бол тухтай байж болохгүй гэдэг итгэл үнэмшилтэй гэдэг юу бариад авч байгаа. Тухгүй байлгаад байна хүмүүс дарамтлаад. Ялуу бос. Тэг нэг гой хоол идэх гэхэр л эсвэл тэлэг тэгээд эсвэл ээж мэж загин тий. Нөгөө нь чинь юу тухгүй байлгах. Тэгэл бухимдна, уурлна. Ёо жаргах хуваалга. Тэгэхээр таньж байгаа байхгүй. За би тухтай байж байх ирэхгүй гэдэг ийм итгэл үнэмшилтэй юм байна. За эхлээд таньчлаа. За тэргээд яах вэ гэхээр тэгэхээр би тухтай байх ёстой гэдгээ өөртөө итгүүлэхийн тулд яах вэ? Нэгдүгээр тухайн дээр эмоц буюу уурыг барьж аваад тайвшруулна. Хүмүүс ярьдаг тэгээ бясалгал гэдэг. Ер нь бол бясалгал гэдэг бол амьсгал дээр анхаарах буюу тайвшруулах. Бухимдал төрлөө ямар нэгэн байдлаар хэрэлдэхгүй шүү. Хэрэлдэх гэдэг байхгүй хүмүүс ч. Чи яста дандаа ингэж юм. Энэ хүнээс бол би тухгүй байгаа. Ясим нэрээ нөгөө хүн маань өөрөө би тухгүй байх ёстой гэдэг итгэл үнэмшилтэй байгаа байхгүй. Тэрийг нөгөө хүмүүс баталж өгөөд юм гэсэн. Гүйцэтгүүлээд. Яг үнэ. Тэгэхээр тэр хүн дуурлах шаардлагагүй гэсэн. За окей, би тухгүй байж чадахгүй байгаа юм байна. Тэгээ өөрийнхөө аль болох тухтай байх юмыг хийж эхэлнэ гэсэн үг. Хаана гоё юм, хаана чамаа гоё болготой. Кофе уух дуртай юм уу, салхин гарах дуртай юм уу, найзуудтайгаа юм ярих дуртай юм уу? Тэр зүйлүүдийг хийгээд ирэхээр аяандаа тэр бодлууд байхгүй болоод ирнэ гэсэн үг. Цаашлах юм бол коучтой харилцаад, коучтой ярилцаад тухайн яг жинхэнэ тэр дурсамжийг барьж аваад тэрэн дээр хувиргалт хийж болно. Энийг бол яг хувь хүний нууц учраас хамаагүй бас яаж болохгүй. Ерөнхийд нь миний аргыг хэрэглээд бас өөрийгөө уучраа олцсон хүмүүс зөндөө байдаг. За тэгвэл ярилцлагынхаа төгсгөлд бэрхшээлийг даван туулснаар одоо бидний сэтгэл зүйд бид нарт юу яг амьдралд маань яг ямар одоо эерэг үр дагавар үр нөлөө гарч ийн энэ тухай бас гоё юм кейстэй ярил те. Яг үнэ. Одоо ингэдэй бэрхшээл бол боломж гэд ярьдаг те. Одоо бэрхшээлийг боломж болгох цаая ном хүртэл байна. Бэрхшээлийг болон болгож. Тэгэхээр одоо хүүхдээс эхлээл дээ. Алхаас суухаар ямар даваа талтай? Алхаж сурах. Алхаад хүссэн газар өөрөө очих чадвартай. Гих мэтлэн альва бэрхшээлийг бид нар даван туулснараа илүү их боломжийг өөртөө нээж байгаа гэсэн. Англи хэл сурвал ямар даваа талтай? Хүн болгон мэдж байгаа тий. Тэгэхээр бэрхшээлийг давж сурснараа хүмүүс мэрэгшдэг. Ямар ч бэрхшээл орж ирэнгүүт. Окей, энийг чинь даваад гарчээ гэд. Сүүлдээ маш том бэрхшээл байсан ч шууд даваад гаргахаар тэм сэтгэлийн тэнхээтэй болдог. Тэгэхээр амьдралдаа юу хүсэж ин тэр бүхнийг авах боломж бэрхшээлийн цаана байдаг. Бэрхшээлийг давснараа байдаг. Амархан байсан бол бүх хүн аз жаргалтай, амар амгалан амьдрах боломжтой. Тэгэхээр тодорхой хэмжээнд хэцүү. Гэхдээ энийг даваад гарчих юм бол шагнал нь үнэхээр гоё. Асуудлын ард боломж байдаг, том асуудлын ард том боломж байдаг гэдэг ийм үгээр үнэрлэе гэж бодож байна. За өнөөдөр бид бэрхшээлийг хэрхэн даван туулах вэ сэдвээр Ганабел коуч төвийн сэтгэл зүйн коуч Сарангуйтай ярилцлаа. Хөтөлбөр үргэлжилж байна.